мэдээллийн хөтөлбөрийн зочны ярилцлага танд хүрч байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочин улсын хурлын гишүүн Инх Төвшин танд оройн төргий. Тэгэхээр та бүхний хувьд яг өнөөдөр Улаанбаатар хотын газар төлөвлөлт за гэр хорооллын дахин төлөвлөлтөд очиж танилцсан байгаа тийм ээ. Яг газар дээр байдал ямар байна вэ? Яг иргэдийн амьдрал өнөөдөр ямар түвшинд байна гэсэн энэ дүгнэлтэнд хүрсэн байна. Тий. Бид гол нь иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр уулзалт хийсэн өчтөр урждар. За тэр бол даа хүрээ зах орчимд очсон. Дараагаар нь бас Баянзүрх дүүргийн тэр Кемпинский авид бас нэг том уулзалт зохион байгуулсан. Хоёр том сэдвүүлийн хоёр уулзалтанд бол хөндөгдсөн. Нэг тэр даа хүрээ орчимд бол тэр нүүлэх асуудал тийм ээ тэр техникийн захыг нүүлэх. Нөгөөх тэр бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай. Ийм хоёр сэдвүүл ярьсан. Өөр иргэдээс бол сэдвийг бол хөндөгөө тэнд нэгэн дээр нь бол 500 ших хүн оролцсон. Нөгөөх дээр нь бас 400-аад хүн оролцсон. Тэгээ хамгийн ноцтой хоёр асуудал бол тэр энэ хоёр л байна лээ. Одоо бүгдээрээ нэг сэдвийг ингэж хөндөж яхих бодох тийм ээ тэр хүмүүсийн хувьд. За өөр газар бол өөр сэдвийг хөндөх байх л та тийм ээ. За тэр даа хүрээ захын орчин бол нэлээд хэсэг хугацаанд дээр нь яригдаад байгаа асуудал шүү дээ тийм ээ. Энийг бол тэр шар хадны орчмын тэр захуудыг ийшээгээ нийслэс баруун тийшээ нүүлгэнэ гэж яриад нэг явуулах гээд байгаа юм шиг тэгтээ үйл бол хойшлоод байгаа юм шиг байсан. Тэгээд сая ер нь асуудал бол ахиж яригдаад энэ 4 сарын 15-наас өмнө ер нь нүүлгэнэ гэж үзэж байгаа юм байна л дээ. Тэгээд тэр хүмүүс маань сандралд орцсон байна. Тэгээд тэр хүмүүсийн яриад байгаа бол бас зөв байна. Тий, бас зөв байна. Тэр юу юм бэ гэхээр за энэ орчуулах га нүүлэх гээд байгаа газар гэдэг маань нийслээс одоо энэ баруун тийшээ байж байна. Нилээн хол. Даа хүрээ орчмоос тийшээ нүүнэхэд бол нилээн хол шүү дээ. Нэгдүгээр тэр. Хоёрдугаарт бол их хүйтэн газар. Их задгай. Өвөлдөө бол маш хүйтэн. За гуравдугаарт бол тэнд нөгөө нэг цэвэрлэх байгууламжийн нэг муухай үнэр байдаг. Хортой. Тэр муухай өмхий гэхээс илүү тэр чи одоо химийн хортой үнэр л дээ. Тийм ээ. Тэнд одоо өдөржин шүнжин амьсгаж амьдрах гэдэг бол тэр маш хэцүү. За дөрөвдүгээрт нь бол тэнд яг нөгөө дэд үтсэн хийгдэг юм бэл. Яг нүүлгэж болно л доо. Тэгэхэд нүүлэхийн тулд тэнд одоо хүн яг ажиллаж амьдрах тэр нөхцөл нь бүрдсэн өгөөдөөхэд одоо цайны газар нь байдаг тийм ээ. Тэнд одоо боловсон одоо бизнес газар нь байдаг. Тэр тогтоо дулаан байрууд нь байдаг. Гэх мэт тэр нөгөө дэд үтсийн юмнууд хийгдэх хэвээр одоогор бол тэр нь хийгдэг юм бэл. Тийм учраас тэр хүмүүсийг нүүлгэх нэхэд бол өнөөдөр маш хүнд. Тэрийг хийгээг учраас зүгээр хээр энэ тал дээр авчиад нэг хэсэг улсуудыг авчиад хүчээр буулгах гэж байна л дээ. Энэ нэг талаас асуудал юм лээ. Нөгөө талаас тэр шар хадны орчин байгаа чинь нэг 12,000 орчим хүний амьдрал тэнд байж байгаа юм байна. Яг одоо тэр захыг түшгэлж амьдрна гэдэг ингээд шийдсэн. Хашаа байшин худалдаад авцсан, өөрснөө барьдсан, гараж, эскалад бас байгуулсан тийм ээ. Гэр орныхоо бүхэл амьдралыг ингээд зохицуулсан хүмүүсийг ингээд нүүлгэн гэхээр тэдний амьдрал бол үндсэндээ бол яг орон гороол иргэнэ гэсэн үг л дээ. Тэднийг яаж одоо нүүлэх юм? Тэдний бүгдийн ажлын байртай болгож чадах юм уу юу? Тийм ээ. Тэр бизнесийн одоо шийдэх хохирлоо гэхэд яаж тэр нөхөн төлбөр төлөх юм? Газар нь үнэгүүдэд байгаа юм байлээ. Одоо яагаад гэвэл нүүлгэнэ гэдэг сургаар. Тэгэхээр тэр юмнууд нь иргэдэд хүн тусахад хот яаж тэрийг одоо хохирлыг барагдуулах юм? Гих мэт их олон асуудлууд шийдэгдэг байгаа учраас шууд хүчээр нүүлгэнэ гэдэг нь бол асар их бохомдор. Бохомдол байна. Тэр хот үүнийг далимдуулаад нөгөө бизнес хийж ийн гэсэн ийм шүмжлэх байдаг л да. Тэгээ нэг иргэний хувьд гэхэд 4-8 сая төгрөг төлөөд тэндээс талбай түрээслэх боломжтой. Ийм боломж иргэдэд байхгүй гэсэн ийм мэдээллийг бас нөлөө өгсөн. Тэгэхээр ийм юмны чинь дунд бол маш их олон шууган явна л доо тийм ээ. Янз янзын үнийн худал суурхлууд явна. Жишээлх юм бол тэр юу их чинь нөхөр энэ хотын нэг хэсэг нөхдүүд энэ баруун талд нэг юм хийгээд энэ нь бол өөрсдийнх нь бизнес байх юм шиг байна. Нилээ их олон тэрбум төгрөгийн хөрөнгө хайдсан. Энийгээ бушуухан босгож авахын тулд хүчээр тийш нь хүмүүсийг аваачих гэж гэсэн ийм юм явж байгаа юм байна. Нөгөө талаасаа тэр шар хадны орчмын улсуудыг нүүлгэхээр бол тэнд газар суланд тэрийг нь бас одоо авах гэж гэсэн ийм хардлага бас явж байгаа юм байна. Тийм учраас энэ дээр бол хот эрх биш шийдвэрээ эргэж харах байлгүй гэж л бодож байгаа. Ингээ хоёр захтаа бас байж болно шүү дээ. Тийм ээ шинэ зах дээр очно гэж байгаа улсууд хэрвээ үнэхээр дэд үтсэн тавигдчих юм тийшээ очих. Одоо өнөөдөр тэндээ амьдран ажил нь эндээсээ одоо амьдралаа залгуулна гэд бодод төлөвлөсөн улсууд нь тэндээ байж. Тэгээ өрсөлдөөн яваг. Өрсөлдөөн яваад тэгээд үнэхээр тэнд биш улсууд тийшээ яваад байвал тэгэл улсууд тэр би өрсөлдөөн бүх шийдэл өгч шүү дээ. Ийм юм тэнд харагдаж байна л. Нийслэлийн удирдлагуудын хувьд бол яг үүнд тайлбар өгөхдөө бид нар одоо энэ асуудлыг яг зөрөгтэй ингэж шийдэхгүй бол эмх замбраагүй байдал тэнд байна гэсэн
бас хариултуудыг өгдөг шүү дээ тийм. Ер нь энийг ингээд хэрвээ хүчээр нүүлгэн гэх юм бол тэнд харин ёстой жинхэнэ нэмэх замбараагүй байдал үүсэхэр байна лээ. Бүр улс төрийн тогтворгүй байдал ч тэндээс үүсч магадгүй байна лээ. Ер нь улсууд нүүхгүй л гэж юм л. Нүүлгэнийгэд ингээд одоо төрийн байгууллагууд очиод албадаад эхлэх юм бол тэр худалдан авагчид тэр одоо бизнес эрхлэгчид тэр төрийн байгууллагуудын хооронд бол нэлээд эвгүй юм үүсч болохоор тийм нөхцөл байдал үүссэн байна гэдгийг бол би мэдэрсэн. Наад гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байна. Энэ бас том асуудал тийм ээ. За яг ер нь бол анх энэ Батүйл дараагаа эдэнд бол итгэсэн юм байна. Бас одоо сайхан болох юм байна. Нэрээ одоо орон сууцнд орчин газараа өгчий гэдээ ингээд итгэсэн юм байна. Тэгээ газараа өгсөн юм байна. Байшин амьдарч ирсэн бол байшингаа өгсөн юм байна. Хашаагаа өгсөн юм байна. Нэг 8 нэрийн дэлгүүртэй байсан бол тэрийгээ өгсөн юм байна. Тэгээ гэрээ байгуулсан юм байна. Тэгсэн чинь өнөөдөр яг нэг хэсэг нь бол байранд орсон гэж байна. Бүгдийг үгүйсгэж болохгүй. Гэтэл нэлээд маш их олон хэсэг нь бол байранд орж чадаагүй. Газар байхгүй, нөгөө байшин байхгүй, гэр байхгүй, 8 нэрийн дэлгүүр байхгүй, нөгөө мө түүц байхгүй, байшин байхгүй. Ингээл одоо 4 жил айлаар тэнж уусууд байна гэж. Ор хорон байхгүй. Одоо хөөгдөл явж байгаа. Одоо болоо. Тийм улсууд ялангуяа өчтөр их цугулсан байна л да. Одоо бид нар яах вэ? Энийг шийдэж өгөөч. Энэ дээр нэг хариу авч өгөөч. Үнэхээр төр зэсэг байгаа бол энэнийг анхаарад тун ойрын үед хариу өгүүлээч гэсэн тийм л одоо уулзалтууд болж байна л да. Тэгэхээр энэ хөтөлбөр бол өөрөө яг хэрэгжээд нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлаас яг шийдвэр гараад нийтдээ бол 24 байршилтай хэсэгчсэн талбайд л одоо энэ бүтээн байгуулалтыг хийнэ гэж анх хамаарч ирсэн шүү дээ тийм. Гэрийн хугацааны хувьд ер нь бол амлах хамархан дараа нь бол бас үрдэн бол цаг хугацаа харуулна гэдэг ийм л дүгнэлт өгч болохоор байна тийм. 24 газар тэгээ нийтдээ бол 38 компанийг л оруулсан юм байл л дээ. Яг зарим компани бол хийсэн, нилээд нь бол хийгээгүй. Одоо бол уцаа шавхаа байсан, хариуж өгдөг хүн байхгүй. Тэгээ нөгөө улсууд нөгөө газараа иргэдэг, нэг ухс нөхөл байгаад байдаг. Маргааш ноцдог, ухс нөх, хавар очдог, ухс нөх, цун очдог, ухс нөх. Ингээл тэнээ яваад байгаа улсууд л өнөөдөр уйлаад ярьж байна л да. Энэ бол үнэхээр хүнд маш хүнд асуудал болсон юм бэл. Энийг бид нар бас нэг сайн төсөөлж чадахгүй